3-ыг харъя. Иохан номын 3, 3-аас 3. Иохан номын 3 дугаар бүлэг 3-аас 8 хүртэл бүгдээрээ хамт уншъя. Есүс хариуд нь үннээрээ би чамд хэлье. Хэн дээрээс эс төрн тэр хүн Бурхны хаанчлалыг үзэж чадахгүй гэхэд Никодем түүнд настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Хүн эхийн хөвлөд хоёртайхаа орж тэр чадна гэж үү гэлээ. Есүс үннээрээ би чамд хэлье. Хэн ус болон сүнсээр эс төрн тэр хүн Бурхны хаанчлалд орж чадахгүй. Махан биеэс төрсөн махан бие. Сүнсээр төрсөн сүнс болоо чи дээрээс төрөх ёстой гэж би чамд хэлсэнд бүү гайх. Салхи дуртай газраасаа үлээдэг. Чи дууг нь сонсовч салхийг хаанаас ирж хаашаа оддгийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил байдаг гэж айлдав. Амен. За өнгөрсөн 3 дахь өдөр сүнсээр төрсөн хүн сэдвтэй эзний заасан залбирал тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдж байж дахиад энийг хараад хэдэн зүйлийг эндээс өнгөрсөн 7 хоногт бол сүнсээр төрсөн хүн гэдэг маань хий юм бэ? Гэдгийг би урд нь оршил болгож хэлсэн байгаа. Бид нар энэ сүнслэг ертөнц болон материалын ертөнц бол бид нар сүнслэг ертөнц болон материалын ертөнц гэж бид нар бол энийг заавал ялгаж харах хэрэгтэй. Энэ ертөнц эхнээс эцсээ хүртэл материалын ертөнц. Энэ харанхуй ертөнц. Тэгээ энэ огторгой, энэ дэлхий сансар огторгой бол харанхуй. Энэ харанхуй ертөнц гэдэг маань эхнээсээ дуустал бол материаллаг бөгөөд сүнслэг тэр зүйлүүд байсан ч гэсэн энэ ертөнц бол материалын ертөнц харин Бурхны хаанчлал тэнгэр гэдэг маань сүнс. Тийм учраас сүнслэг ертөнц гэдгийг бол бид нар сайн мэдэх хэрэгтэй. За тэгэхээр бид нар шинэ сүнслэг зүйлүүдийг бид нар сонсон. Энэ сүнслэг зүйлүүдийг бол ерөөсөө хольж хутгаж болохгүй. Энийг бол маш их амархан бөгөөд бид нарт дөнгөж Христ итгэж байгаа хүмүүс мэдэх ёстой үг юм шиг бодогдож магадгүй маш олон хүмүүс байхгүй зүйлүүдийг өөрчилж тэгэхээр энэ шинэ сүнслэг зүйлүүдийг 1 2 3 гэж бол мэдгийж хэлээд байгаа юм биш ээ. Нэгдэх нь хийн, хоёр дахь нь хийн, гурав дахь нь юу юм гэдгийг болвол сайн мэдэх хэрэгтэй. Сайн гүнзгий ойлгох хэрэгтэй. Харин сур гэж бол хэлээд байгаа юм биш. Хичнээн энд таамаглаж таасан ч гэсэн Бурхны өмнө ямар нэгэн тийм поинтыг харуулах гэж байгаа юм биш. Харин бид нар итгэлийн амьдралаар амьдрахдаа Бурханаас ямар нэгэн оноо авахын тулд ингэж итгэлийн амьдралаар амьдарч байгаа юм биш. Харин бид нар бол итгэлийн амьдрал гэдэг маань бидний итгэлийн амьдрал гэдэг маань бид нар бол мэдлэгээр мэдэх биш. Харин би итгэлийн амьдралаар амьдрахдаа намайг өөрчилж намайг удирдах тэр мэдлэг болох хэрэгтэй. Амен. За нэгдэх тэр сүнслэг зүйлийг харах юм бол за нэгт нь бол Бурхан бол сүнслэг, сүнс Бурхан бол сүнс. Амен. Бурхан сүнс гэж хэлэхэд бол цор ганцхан гэж хэлнэ. Цор ганц гэж хэлэхэд өөрөөрөө оршигч, үүргэлж мөнхөд байгч. Түүн шиг нэгэн бол байхгүй. Хоёр дахь сүнслэг тэр зүйл бол тэнгэр элч нар бөгөөд тэр завхарсан тэнгэр элч нар ч гэсэн үүн дотор орно.
Тэгэхээр бид нар Тэнгэр элчд идэхийн тулд мэдий гэж хэлж байгаа юм биш. Тэнгэр элчийг хүндлэхийн тулд бид нар мэдий гэд хэлээд байгаа юм биш ээ. Харин би Тэнгэр элчийн тусламжийг авахын тулд Тэнгэр элчид би өвдөг сөгдөн Тэнгэр элчийг бол мэдий гэж бол хэлээд байгаа юм биш. Харин энэ бүтээлийн дотор сүнслэг тэр ерөөсө хоёрхан л зүйл байна. Тэнгэр элч болон хүн өөр зүйл бол байхгүй. Тэнгэр элч болон хүн гэж байна. Сүнслэг зүйл. Тэгэхээр Тэнгэр элчийг бол бид нар сайн ойлгож мэдэх хэрэгтэй. Тэр шалтгаан нь тэр сүнс Тэнгэр элч ч гэсэн сүнслэг, хүн ч гэсэн сүнс бөгөөд сүнслэг энэ сүнс гэж хэлээд байгаа зүйл юу вэ гэхээр энэ сүнс бол дээрээс Тэнгэрээс ирсэн учраас хүн бол энэ ертөнцийн хүний махбод бол ертөнцийн махбод шоргоор бүтээгдсэн. Харин сүнс бол Тэнгэр элч бурхан ч бүгд Тэнгэрээс ирсэн гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Бүгд энийг сайн ялгаж харах хэрэгтэй. Бид нар энийг сайн ялгаж харж чаддаг байж ээж бид нар Тэнгэр элчийг сурж байгаа тэр шалтгаан нь Тэнгэр элчидийг хүндлээл мөргөөл Тэнгэр элчийг дагаад явахын тулд би сурж байгаа юм биш. Харин би энийг ялгаж харж чаддаг байхын тулд энийг бол маш их гүнзгий мэдэх хэрэгтэй. Түүгээр зогсохгүй. Сүнслэг тэр зүйлүүдээр дамжуулаад бидний дайсан бол ерөөсөө энэ хоёрын нэг завхарсан Тэнгэр элч тийм ээ. Завхарсан Тэнгэр элч бидний дайсан болно. Маш олон сүнснүүд байна. Энэ болгоныг бид нар маш сайн ялгаж чаддаг байх хэрэгтэй. Ялгахгүй байх юм бол сүүлдээ бол хольж хутгаад тэгэхээр бид нар сайн мэдэх хэрэгтэй. Есүс Христ энэ газар дээр ирэхдээ Есүс бол Тэнгэрээс ирсэн хүн биш, ертөнцөөс ирсэн юм биш. Харин Есүс Христ бол Бурхны өврөөс ирсэн гэдгийг бол бид нар сайн ялгаж ойлгож мэдэх хэрэгтэй. Амен. Исая номыг харах юм бол тэр бол мөнхийн үг, мөнхөд байсан үг гэж бол гарна байдаг. Тэр бол мөнхөөс өмнө байсан үг болсон Бурхан Есүс Христ. Амен. Энийг бид нар сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ ертөнц, сүнслэг ертөнц энэ тэр зүйлүүдийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. Энэ ертөнц гэдэг маань материаллык ертөнц байгаа. Сүнслэг зүйлүүд байна. Материаллык ертөнц мөртөөсөө энэ дэлхийн ертөнц болохоор материаллык ертөнц мөртөөсөө сүнслэг зүйлүүд бол энд хийгднэ. Амен. Тэнгэрч гэсэн. Тэнгэр бол материаллык зүйлс ертөнц биш, харин сүнслэг бөгөөд сүнслэг зүйлээр дүүрэн байна. Амен. Хүнийг Бурхан бүтээхдээ Адам бол бүтээл. Адам Бурханы өмнө бүтээгдээд Бурхан үгээ хэлсэн. Ингэж хий гэж Бурхан Адамд үгээ өгсөн. Энийг бид нар өшөө илүү мэдхийн тулд Адамд болоод үгээ өгсөн бөгөөд тэр нь бол энэ үгийг дагаа гэж тушаасан. Энэ бол Тэнгэр элчд хэлсэнтэй адилхан. Яагаад тэгэхээр Тэнгэр элч нарыг бүтээсэн. Тэнгэр элчнэр бол боолын хувьд ингэж хий. Та нар өөрсдийнхөө байр суурийг сахиа үйлчлээ. Энэ бол тушаал байхгүйгээр Тэнгэр элчнэр бол нааш цаашаа яваад байх юм биш. Тэд нар бол Бурхны боол учраас Бурхны ажлуудыг хийн. Адамын хувьд ч гэсэн мөн адилхан. Тэр бол Бурхны бүтээл байсан. Бурхан үгээ өгсөн. Тэр өгсөн үг тушаалаар сайн модыг мэдүүлэх модны жимснээс бүдэ гэж хэлсэн бөгөөд идэх тэр хоромд чи бас сүнсээр үхнэ. Тэгэхээр бид нарыг харахад Адам ч гэсэн тэр хоромд сүнсээр үхсэн шиг Тэнгэр элч ч гэсэн мөн Бурханы өгсөн тэр байр суурийг сахихгүйгээр тэр өөрөө түүнээс даван гарахад өмнө сүнсээр үхсэн.
шүү дээ. Тэгээд сатан муу сүнс 영적으로 болсон. 죽었습니다. Яагаад тэд нар сүнсээр өгсөн учраас сүнсээр өхөн гэдэг маань 죽었다고 할 때 없어진다는 것이 энэ 아니라 бол өгсөн гэж хэлэхэр байхгүй болж байгаа зүйлийг хэлж байгаа юм биш. Харин бурхнаас болоод ерөөсөө бурхантай харилцаа байхгүй болно гэдгийг хэлж байна. Амен. Тийм болохоор тэр муу сүнсийг бариад 이 땅으로 던지게 됩니다. газар руу болоо шидсэн. 그런데 아담도 자기가 피조물로서 Адамын хувьд ч гэсэн бүтээл, бурхан түүнийг бүтээсэн Эден цэцэрлэг дотор Эден цэцэрлэгийг болол арчилж хамгаал гэж хэлсэн. Тэгээ маш олон зүйлүүдээр дүүргэж өгсөн бурхан. Харин Адамын хувьд бол том алдаа гаргасан. Алдаа гаргаснараа гэв нүгэл үйлдсэн. 그런데 이 실패한 아담은 Тэгэхээр энэ алдаа гаргасан Адам гэдэг маань бурхан 다시 만드신 것이 아니라 дахиж бурхан бүтээсэн юм биш ээ. Чи алдаа гаргасан юм чинь дахиад эхлэе. 그래서 토기장이가 이제 자기가 이렇게 진흙을 갖고 그릇을 만들다가 이제 За тэгэхээр 그렇게 이제 шаварч хүн болохоор шавар аваад тэр баар хийж явахдаа тэр нь хагарах юм бол дахиад хийдэж шүү дээ. Гэтэл бурхны хувьд бол Адамыг дахиж бүтээсэн юм биш ээ. Харин 에덴 동산 Эден цэцэрлэгт байгаа тэр дөрхөөр тэр урдны дөрхөөр Адамыг гэм нүгэл хийхээс өмнөх тэр дөрх рүү буцах хэрэгтэй 또 그렇게 또 주장합니다. гэж бол таамаглаж байна. Адамын тэр 에덴 гэм нүгэл хийхээс өмнөх тэр дөрх Эден цэцэрлэгийн тэр дөрх рүү буцнаа гэж хэлээд байна. Тийм биш ээ. Бурхан бол дахиж Адамыг бүтээсэн биш, харин тэр Адамыг бол оршуулсан. Тэр Адамыг байхгүй болгосон. Өгсөн учраас урдны хүн, урдны бүтээл өгсөн. Бүтээгдсэн гэм нүгэлтэй Адам бол тэр хуучин хүн. Тэр хуучин хүнийг оршуулад 그리고 하나님께서 бурхан 지금 실패한 아담을 алдаа гаргасан Адамыг яаж бүтээсэн бэ гэхээр Адамын хувьд алдаа гаргасан тэр Адамын хувьд яавал дахиж эхлэх боломжтой вэ шинээр гэхээр бурхан тэр өгсөн сүнсийг дахиж бүтээхээгүй, харин бурхны дотор орж ирэхээр хийж Адам бол бурхны дотор орж бурхантай нэг болсон. Урд нь Адамын хувьд бол Эден цэцэрлэгээс бурхантай нэг байсан дөрх биш, харин тэр бол зүгээр нэг бүтээгдсэн дөрх байсан. За миний хувьд ч гэсэн яг үннийг хэлэх юм бол Эден цэцэрлэгт би очиосхийг хүсдэг, одоо ч гэсэн байдаг. Тэнгэр элчнэрийг бол тэнд тавиад тэнд бол хүмүүс орох боломжгүй. За тэгэхээр ягаад тэр Эден цэцэрлэг маань бидний нүдний өмнө байсан ч харагдахгүй. Би байгаа. Гэхдээ энд бол би явж очихыг хүсэж байна. Тэгэхээр энэ төрлөх гэм нүгэл байхаас өмнө тэр дөрхийг би харахыг хүсэж байна. Гэтэ бид нар өнийг хүсэмжлэх хэрэг байхгүй. Тэр шалтгаан нь Эден цэцэрлэг хичнээн бүрэн төв сайхан байсан ч гэсэн бурхантай нэг байр суурин дээр байгаа тэр зүйл биш ээ. Энэ бол бурхны зүгээр бүтээл. Амен. Харин тэр урдны гэм нүгэлгүй дөрх рүү буцах биш, харин Есүс Христийн дотор бурхны өвөрт байгаа өөрийнхөө өвөрт бурхан өөрийнхөө өвөрт байгаа үгийг махбод болж бид нар илгэн тэр ирж бидний гэм нүглийн төлөө өгөж бид нар түүний дотор орохоор яаж хийсэн бэ гэхээр бид нар итгэлээрээ нэг болсон муусан баталгаагаар дамжуулаад хуучин хүнээ оршуулад түүнтэй нэг болохоо бурхан бол энэ болгоныг хийж үйлдсэн. Бид нар эзний дотор эзэн миний дотор байж миний үг та нарын дотор байна гэж хэлж байгаа маань нэг болно гэдгийг хэлж байна. Нэг болсноороо Есүс бол Аавын дотор байгаа юм чинь бид нар ч гэсэн бурханы дотор байна. Амен. 아담이라는 생명은 장사 지내고 Адам гэдэг тэр 다시 말씀드리면 сүнсийг 거듭난다면 영으로 оршуулад сүнсээр дахин төрнө гэдэг маань бурхантай нэг болно гэдгийг хэлж байна. Амен. 여러분 여기서 말은 좀 이상하겠지만
이 세상에서 Тэгэхээр энэ үг жоохон сонирн байж магадгүй ертөнцид 영혼을 알 수가 없어. болоод нохой муурыг гарах боломжгүй шүү дээ. 알 수가 없어. Тэгэхээр 사람을 хүн болоод хүнийг л төрүүлэхээс биш өөр тэр амьтныг гарах боломжгүй шүү дээ. 지금 우리가 아이가 딱 나올 때 За бид нар хүүхэд төрөхөд 어머니의 그 생명과 ээжийн ам, ээжийн тэр бүх хил зүйлүүдийг авч гарч ирж байна шүү дээ. 어머니의 생명을 어머니의 그 모든 것을 받고 나오는 것입니다. Тэгэхээр тэр ээжийн аавын тэр бүх хил зүйлүүдийг авч гарч ирж байна тэр хүүхэд. 아들과 딸. Хүү болон охин, хүүхдүүд гэдэг маань 자연이시지만 байгалийн ишлэлт. 자녀는 진짜 그 부모의 Тэгэхээр 하나가 되는 아이입니다. ээж аавын хүүхэд гэдэг нь ээж аавтай нэг болсон л хөвгчүүдтэй. Энийг бол яаж салгаж таслах боломжгүй хаа. Энэ холбоосыг. Тэгэхээр бид нар энэ байгалийн илчилтүүдийг хараад 내가 거듭났다라는 би дахин төрлөө гэж байгаа энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бид нар Бурхны дотор түүний 내 안에 있다. мөнх ам миний дотор байна. Амен. 그래서 나는 영으로 거듭났다. Тийм учраас би сүнсээр дахин төрсөн. Өнөөдөр үгийг харах юм бол 성령으로 나지 아니하면 ариун сүнсээр 성령으로 나지 아니하면 하나님의 나라에 들어갈 수 없다고 그러잖아요. сүнсээр дахин төрөхгүй бол за тэгэхээр энэ грек хэл дээр болохоор сүнсээр гэж хэлсэн. 그래서 성령이 아니라는 За тэгэхээр энэ бол ариун сүнс гэж бол хэлээгүй. 영으로 거듭난다. За сүнсээр төрсөн хүн бүр үнтэй адил байна. Бид нар сүнсээр төрнө гэдэг маань 에덴 동산의 Эден цэцэрлэгийн дүр төрх биш. 전 모습도 아니고 Түүний урдны байсан дүр төрхч биш. Тэр гим нүгэл үлдэхээс өмнөх дүр төрхч биш ээ. Амен. Харин 더 위대한 모습입니다. тэрнээс ч агуу дүр төрх. Амен. 우리는 의롭다함을 받는 자. Бид нар бол зөвхт болсон хүмүүс. Бид нар Бурханаас зөвхт гэдгийг хүлээн авсан хүмүүс. Зөвхт гэдэг маань тэр цаг үед гим нүгэл байхгүй тэр үе сайхан байсан биш ээ. Харин тэрнээс ч илүү өшөө илүү агуу дүр төрхийг бид нар бол хүлээн авсан. Тэр болол шалтгаан нь Адамын хувьд Бурханы хүүхэд бол байгаагүй. Зүгээр л нэг бүтээл байсан. 피조물이죠. 그렇지만 우리는 이제는 영으로 거듭난 Харин бидний хувьд бол сүнсээр дахин төрсөн учраас Бурхантай нэг болж 영으로 거듭난 сүнсээр дахин аврал авсан гэдэг маань Бурханы дотор байгаа хүмүүс бөгөөд дахиад хэлэх юм бол Тэнгэрийн эргэн шилтэй болсон хүмүүсээ энийг бол бид нар мөнх ам гэж хэлнэ. Тэнгэрт байгаа Тэнгэр ичнэр бол мөнх ам байхгүй. Тэнгэрт байгаа Тэнгэр ичнэр бол дуулууртай байснараа амьдарч байна. Тийм учраас Тэнгэр ичнэр ч гэсэн бол завхрах боломжтой. Хэрвээ Тэнгэр илч эсэргүүцэх юм бол шууд л ерөөсө сатан шиг унана. Дуулуургүй байснараа Тэнгэрээс бол хөөгдөх боломжтой. Энэ бол Тэнгэр илч бол учраас тэднэрт бол мөнх ам байхгүй. Харин мөнх ам гэдэг маань мөнхөд амьдрах юм биш үү? За энийг бид нар жоохон андуураад байна. Мөнх ам гэдэг маань мөнхөд амьдрах юм биш үү? За тэгэхээр мөнхөд амьдрна гэсэн тийм утгатай үгч гэсэн харин мөнх ам гэж хэлэхэд 영원히 사는 것만 아니라 мөнхөд амьдраа зогсохгүй. 영생이거든요. Тэгэхээр тэр галт нуур тэр тамыг харах юм бол тэнд бол мөнхөд бас л байна шүү дээ. Мөнхөд байгаа л тэнд зовноо. 고통이죠. Тэнд бол маш их хэцүү зовлон байна шүү дээ энэ тамд. Тэгээ тэнд бол мөнхөд амьдраа зогсохгүй. Харин бидний Тэнгэрээс төрсэн тэр иргэн шил юу вэ гэхээр мөнх ам дагаад хэлэхгүй юу? Мөнх ам. Тэгэхээр бидний мөнх ам гэдгийг Бурхан мөнхөд байсан шиг бид нар мөн Бурханы дотор мөнхөд байна. Мөнх амтай байна. Харин Тэнгэр ичнэр бол мөнх амтай байх боломжгүй. Бурханы хүүхэд болоогүй. Харин бидний хувьд бол Бурханы хүүхдүүд болсон. Яаж болсон бэ гэхээр түүний цусыг бид нар хүлээн авсан. Түүний цуснд бол ам байгаа учраас Бурханы ам бидний дотор байхаас биш Тэнгэр илчшид бол Бурханы ам байхгүй. Харин Тэнгэрч бол мөнхөд дуулууртай байснараа мөнхийн усад байгаа болохоос биш харин бидний хувьд бол өөр бид нар бол мөнхөд байна. Мөнхөд байна гэдэг маань одоо энэ цагт энэ ертөнц бол материаллык ертөнц харин энэ хоромд би мөнх
있습니까? 아멘. амьтай байна. Би бол мөнх амьтай байна. Би энэ хооронд би энд байгаа ч гэсэн мөнх амьтай байна. Энэ ямар утгатай үг вэ гэхээр би Бурхны дотор байж түүний ам миний дотор байж би түүний жинхэнэ хүүхэд. Амен. 아멘. Амен. 우리는 예수 안에 있고 Бид нар Есүсийн дотор байж Есүс Аавын дотор байна. Бид нар Бурхны дотор байж 구원이라는 тэр 것은 аврал гэдэг маань 아담으로 다시 돌아가는 것이 Адам руу буцаж явчихыг хэлж байгаа юм биш, эсэргээрээ. 첫 아담입니다. Тэр бол анхны Адам. 누구의 속하였지? Харин бид нар хэний дотор хамааралтай байна? 마지막 아담. Сүүлчийн Адам дотор. Амен. 그분은 예수. Тэр бол Есүс Христ. 우리는 그 안에 있기 Тэгэхээр бид нар 때문에 түүний дотор байгаа учраас 에덴으로 돌아가자. Эден цэцэрлэг рүү бид нар буцъя гэж хэлж байгаа үг бол сонсгол сайхан. Эден цэцэрлэг буцъя гэж хэлэхэд тэр бол сайхан сонсогдож магадгүй. Гэхдээ тийм биш ээ. Бидний итгэлийн амьдрал гэдэг маань бол байнга л тэмцэж урагшаа явахаас биш хойшоо ухрах биш. Харин тэр урдны дөр бид нар урдны дөрхийг харах биш, харин урдхаа хараад тэр амьлал дахин амьлал бидний хүлээж байна шүд амьлын өдөр мөн Бурхны хаанчлалыг бид нар бол өвлөн аавна. Амен. 지금 천사들은 그런 Тэнгэр элч нарын хувьд бол ийм зүйлүүд байхгүй. 있으니까 얼마나 좋아요. Тэгэхдээ тэдний хувьд Тэнгэр элчний хувьд бол мөнхийн усад байна. Мөнхийн усад байгаа нь хичнээн сайхан бай. 예수를 영접해서 하나님의 자녀가 Тэгэхээр бид нар Есүс Христ итгэж аврал авснаар арай гэж нэг мөнхийн усад очиод дөнгөж ороод 지금 말하는 게 тэрийг бол 영생이 아니고 энэ бол мөнх ам биш. 영생 Мөнх ам гэдэг маань 우리가 천국에 들어가 бид нар мөнхийн улс руу орохдоо яаж 자로 들어가냐. хэн болж орох вэ гэдэг нь маш их чухлаа. 우리는 하나님의 Тийм болохоор бид нар Бурхны хүүхдүүдийн хувьд Тэнгэрийн улсад мөнхийн улсыг бол өвлөн авнаа. 우리는 그리스도 안에 있고 Бид нар Христийн дотор байж бид нар түүнтэй хамт байж 영생함으로 түүний мөнх ам гэж хэлэхэд миний дотор 한 것이 있느냐를 ямар зүйл байна вэ гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. 영생은 유일한 Мөнх ам гэдэг маань цор ганц бурхан болон түүний илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнх амэ гэж хэлсэн. Тэгэхээр бид нар мөнх амэтэй гэдгээр энэ бол би өөрийнхөө иргэншлийг сайн мэднэ гэж хэлж байна. Тэгэхээр миний дотор юу байна? Эрх мэдэл байна. Энэ эрх мэдэл гэдэг маань Бурхны хүүхэд болсон тэр эрх мэдэл байгаа учраас би Бурхан шиг 전에 제가 말씀드린 би урд нь та бүгд хэлсэн. Бурхан шиг Бурхан шиг захирч, Бурхан шиг хийж үлдэж бүхий л зүйлийг бид нар бол хийхдээ Бурханыг дагж хийж үлдэх хэрэгтэй. Харин Есүс хэлэхдээ та нар миний дотор байж би аав руу одоо явж ариун сүнсийг илгээн ариун сүнс та нарын дотор ирэх юм бол та нар миний хийсэн үс болон миний хийсэн зүйлээс ч илүү хийнэ гэж хэлсэн. Жинхэнэ Христэд итгэдэг хүмүүс бол би мөнх амьтаа гэдгээ сайн мэднэ. Би Тэнгэрийн доор хамаатай хүн учраас Тэнгэрээс ирж байгаа тэр бүхий л сүнслэг зүйлүүд миний дотор байна гэсэн бат итгэл байдаг. Амен. Тэр бат итгэл байхад Тэнгэр ичнэр харин ямар байх вэ гэхээр Тэнгэр ичнэр бол миний боол учраас үргэлж надтай хамт байж би мах вадын хувьд сул дорой байх юм бол тэрийг бол цэнгэлж өгдөг. Тэгэхээр миний хувьд махбод дотор би амьдарч байгаа учраас би хичнээн залбирч байгаа ч гэсэн унтах үедээ би унтах хэрэгтэй. Би хичнээн сүнслэгч гэсэн би идэх үедээ идэх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр би нэг өдөрт нэг л удаа хоол идье. Харин би сул дорой учраас яагаад тэгэхээр бидний хувьд бол махбодтой учраас бидний бодол санаа заримдаа бол тэгж буруу боддог үе байдаг шүү дээ. Заримдаа машин бариад явж байхдаа бол би ямар ухаанаар энэ машиныг барив гэх мэтчлэн заримдаа бол гайхдаг үе байдаг шүү дээ. Тэр бол хүн. Тэгэхээр тэр үед бол Тэнгэр элчийн хувьд бол махбодгүй учраас бид нартай адилхан бидний нүдэнд харагдахгүй. Харин Тэнгэр элчний хувьд бол сүнс учраас намайг мэдэн тэр хэмжээгээр надад үйлчлэхээр ирж байна. Энэ бол бид нар сайн энийг мэдэх хэрэгтэй. Амен. 거기에 대한 여러분 확신이 있어요. Энэ дээр бол бид нар бат
баталгаатай итгэлтэй байж ээж тэр тэнгэр элч нарыг хөндлөн мөргөөл үйлчлэх биш. Харин тэнгэр элч нар үргэлж надтай хамт хийх юм болол миний сул дорой байдал, миний сүнслэг сул дорой байдлыг хэлж байгаа юм биш. Миний махбодын тэр сул дорой байдлыг цэнгэлж өгөөд үргэлж надад туслана гэсэн тийм бат итгэл байж ээж тэр хэмжээгээр Бурхны бодол ажлууд хийгднэ. 우리가 Тэгэхээр 우리의 신앙은 бидний итгэлийн амьдрал 우리가 신앙생활 하는 만큼 하나님께서 역사하십니다. 그렇기 때문에 бидний итгэлийн амьдрал дотор 없는 자에게는 빼앗습니다. 그 말씀은 Бурхан байгаад нь илүү өгч байхгүйгаас нь байгааг нь хүртэл авна гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр би итгэлийн амьдрал дотор Бурхан яаж энийг дагаж хийж үлдэх вэ гэхээр энийг бол би сайн мэдчихэж хийж үлдэж байгаа хүн болон харин мэдэхгүй хийж үлдэж байгаа хүн хоёрын хувьд бол маш их ялгаатай байна. 다음 주에 제가 조금 Дараачийн 7 хоногт би энийг даван гараад энэ дараачийн зүйлүүдийг ярина. Маш олон хүмүүс тэр өөрийнх нь итгэлийн амьдрал нэг удаа итгэх юм бол тэр чигээрэл автоматар бүх зүйлүүд хийгдээл маш их сонирхолтой нэг удаа итгэхэд л ерөөсөө бүгд л автоматар бий болж байна. Энэ бол итгэлийн амьдрал биш ээ. 우리의 신앙생활 Бидний итгэлийн амьдрал гэдэг маань би одоо 하나님의 자녀가 Бурхны хүүхэд болсон учраас 하나님의 마음 Бурхны зүрх сэтгэлээр, Христийн зүрх сэтгэлээр, Бурхны бодлоор, эрх мэдлээр, Бурхны хүч чадлаар, Бурхны төлөвлөгөөн дотор, Бурхны хүслийн дагуу, Бурхны хүч чадлаар бид нар гайхамшигтай ажиллах хэрэгтэй. Аамен. Бид нар хичнээн жижигхэн харж байгаа ч гэсэн, юу ч биш юм шиг харж байгаа ч гэсэн бид нар бол том зүйлүүдийг хийх боломжтой гэсэн бат итгэлтэй байх ёстой. 그래서 어떤 분은 Харин зарим хүмүүс болохоор тэр 5,000 ирчүүдийг хоололсон тэр зүйлийг харахтаа Бурхан минь ээ, зарим хүмүүс ингэдэг. Бурхан би таны өмнө 점심 하나 자기가 볼 때는 그것만 봐요. тэгэхээр тэр хүний хувьд болохоор тэр хүүхдийн өдрийн хоол тэрийг л харж байна. Бурхан би танд өгөх зүйл энэс өөр зүйл алга байна гэж хэлж байна. Тэр өдрийн хоолыг хараад байна. Тэр бол үнэхээр завхарсан 우리가 그 말씀을 дүрхэн шүү дээ. Тэгэхээр бид нар тэр үгийг хараад эзэн 그래 너는 아무것도 없으니까 아무것도 없는 것만 가져와서 불쌍한 모습만 보여라. чи юу ч байхгүй юм шиг дүрхөр өргөдөлтөй дүрхийг харуулаа гэж хэлээд байгаа юм биш. Харин тэрийг ерөөд нь харах юм болвол би эзэнтэй хамт хийж үлдэж би эзний дотор байгаа. Түүний эрх мэдэлтэй нэгний хувьд бид нар Бурхны өмнө бол өргөнөө. Тэндээс бий болж байгаа зүйлүүд маань бол агуу бөгөөд Бурхан бол бэлхэм дүүргэж өгнө. Амен. 그래서 여러분 우리는 지금 우리가 이것을 알아야 돼요. Тэгэхээр бид нар энийг сайн мэд хэрэгтэй. Бурхан 영이시니 сүнс. Амен. 말씀이라고 아주 근본적인 것이에요. Энэ бол ерөөсөө Бурхан бол сүнсээ үгэн дээр хэлж байна. Тэгэхээр сүнс гэдэг маань юу юм? Сүнс гэдэг маань энэ ертөнцид байгаа зүйлийг хэлээд байгаа юм биш. Сүнс гэдэг маань Тэнгэр. Сүнс гэдэг маань Тэнгэр. Сүнс мөнх ам жинхэнэ бодтой. Энэ ертөнцийн байгаа бүхий зүйлүүд бол ерөөсөө л сүүдэр шүү дээ. Харин жинхэнэ юу вэ гэхээр Тэнгэр бол жинхэнэ бодтой. Харин энэ газар болвол хуурамч бишээ, харин зүгээр нэг сүүдэрээ, нэг харьцуулал. Харин Тэнгэрт байгаа тэр сүнслэг зүйлүүд бол жинхэнэ. Дахиад хэлцэхгүй юу? Тэнгэр жинхэнэ бодтой зүйл. Амен. 하늘은 참이고 그 영 하나님의 영이시. Тэгээ Бурхан бол сүнс. Тэр бол жинхэнэ, тэр бол бодтой. Тэр жинхэнэ үнэн гэдэг маань жинхэнэ үнэн бодтой. Тэр үнэн гэдэг маань сүнс бөгөөд ам. 영이고 생명이고 Сүнс ам гэрэл. 이것이 다 세상에 없는 것을 말하는 것이에요. Энэ болохоор бүгд ертөнцид байхгүй зүйлүүдийг хэлж байна. Амен. Тэр дотроос бидний мэдэх ёстой зүйл түүний нэр. Амен. 그의 이름은 Түүний нэр энэ ертөнцөөс гарч ирсэн нэр биш ээ. Есүсийн нэр гэдэг маань энэ ертөнцид бол бүтээгдсэн нэр биш. Энэ ертөнцийн хэн нэгний бодол сэтгэж хэлсэн үг нэр биш. Есүсийн нэр гэдэг маань сүнс.
Есүсийн нэр бол амь. Есүсийн нэр бол үнэн. Есүсийн нэр бол жинхэнэ. Есүсийн нэрээр бид нар мөнх амийг авна. Есүс бол мөнх амь. Есүсийн нэр бол жинхэнэ бодиттой. Есүсийн нэр бол амь. Есүсийн нэр бол гэрлээ гэсэн үг вэ. Та бид бүгд бол сайн мэднэ. За би болол хэд хэдэн зүйлээр та бүгдэд хэлж байна. Тэр энийг ойлгож байна уу? Түүний нэр өөр бус нэрийг бол мэдэхгүй нэр харин Есүсийн нэр гэдэг маань зүгээр нэг дуудах нэр биш ээ. Энэ бол жинхэнэ бодиттой. Амен. Тэгэхээр бид нар мөнх амийг авсан. Түүний нэрэнд итгэдэг хүнд Бурхны хүүхэд болох эрх мэдлийг өгсөн. Тийм болохоор бид нар Есүсийн нэрийг авч Есүсийн нэрийг аавна гэдэг маань мөнх амийг авсан. Амен. Тэгэхээр би энэ мөнх амийг аавна гэдэг маань би одоо энэ ертөнцийн хүн биш ээ гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Бидний хувьд залбирахдаа ийм зүрх сэтгэлтэйгээр залбирах хэрэгтэй. Пастора миний хувьд бол махуудын бодлоор бодоод байна шүү дээ. Мэдээж бид нар махуудтай уулзраас сул дорой. За тэгээ муу бодлууд их байна. Ийм тийм бодлууд маш их гарч байна. Тэгэхээр бидний хувьд махуудтай уулзраас тэгэхээр бид нар яаж энэ ертөнцийн хүн биш байх юм бэ? Эзэн хэлсэн шүү дээ. Бурхны хаанчлал та нарын дотор байна. Тэгэхээр энийг сайн харъя. Бурхан бол сүнс. Тэр бол үнэн. Тэр бол жинхэнэ бодиттой. Тэр бол мөнх амь. Тэр бол Тэнгэрийн дор байгаа бүх зүйл түүний дотор байгаа. Тэр бол мөнх амь. Харин бидний хувьд тэр түүний мөнх амь бидний дотор байна. Түүний дотор төрсөн гарсан хүмүүс бол бид нар шүү дээ. Христэд итгэдэг хүмүүс учраас бид нар Бурхны хүүхдүүдийн хувьд залбирлаар ингэж залбираа. Тэнгэрт байгаа бидний эцэг минь гэж хэлэхэд бид нар бол үнэхээр ертөнцөөс даван гарах хэрэгтэй. Тэгэхээр бид нар үгийг яаж уншдаг вүлээ? Бид нар дараа номлогчдын үг, сургаалт өгс ном энэ бол уншина. Харин энэ ертөнц бол жинхэнэ бидний нүдэнд харагдаж байгаа зүйлүүд байна. Харин бид нар залбирах тэр хоромд Бурхан болвол эрх мэдлээр залбираа гэдгийг хэлж байна. Тэнгэрийг хүсэмжлээ, сүнслэг зүйлүүдийг хүсэмжлэхээс өөр аргагүй хүн учраас би Бурхны хүүхдийн хувьд бол би мөнх амьтаа учраас Бурхны тэр мөнх амьтаа байгаа шиг би мөн түүний дотор мөнх амьтаа байж бид нар залбирахдаа ямар зүрх сэтгэлээр залбирах вэ гэдэг байна. Өнөөдөр би дуулал номын өнөөдөр үүрийн залбирлаар дуулал номын 2 дугаар бүлгийг уншсан байгаа. Тэр хааны хувьд бол удирдна гэж хэлсэн. Тэр хаан шиг хүч чадлыг биднэрт өгсөн. Тэр хүч чадал бол энэ ертөнцид байгаа хүч чадал биш. Бид нар муу сүнсийг эсэргүүцэж эрх мэдэлтэй тэр нэгнийг ялахаар биднэрт бол тэр хүч чадлыг Бурхан дүүргэж өгсөн. Тэр хүч чадал гэдэг маань бидний дотор өсөх хэрэгтэй бөгөөд тэгж залбирах залбирал гэдэг нь эзний заасан залбирал. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаж зөвхөн тэр нэр тэр Есүсийн нэрнээс өөр нэр байхгүй. Тэр нэр бол амь, гэрэл. Тэр бол жинхэнэ бодиттой. Тэр нэрэнд бол эрх мэдэл хүч чадал байна. Тэр бол таны нэр ариунаар дурсагдаж гэж хэлж байна. Амен. Тийм болохоор Есүсийн нэрийг өндөрт өргөнө гэдэг маань Христэд итгэдэг хүний хувьд бол энэ ямар их чухал вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Өөр нэр орж ирж болохгүй. Тэр хормоос эхлээд Есүсийн нэр бидний сургаал болж нэг онлуулж нэг шашин болж байгаа учраас зүгээр л нэг дуу аваа болж байгаа учраас миний аим болж чадахгүй, миний хүч чадал эрх мэдэл болж чадахгүй байна. Бид нарт бол эрх мэдэл болох хэрэгтэй, хүч чадал болох хэрэгтэй. Амен. Тэгэхээр бид нар дахин төрсөн, сүнсээр дахин төрсөн. Би бол сүнсээр дахин төрсөн хүний хувьд бол сүнслэг Бурхны
역사 일어날 수밖에 Гайхамшигтай 없는 존재다. тэр сүнслэг зүйлүүдийг бий болохоос арга байхгүй итгэгчээ гэсэн бат итгэлтэй байх хэрэгтэй. Энэнийг бол бид нар хурдан 확인을 하고 шалгаж, 이것을 빨리 내가 깨닫고 энийг би хурдан 이 ойлгож, 세상에 있는 энэ 동안 ертөнцид байх 이것을 хугацаанд энийг эдлэх хэрэгтэй. 천국 가서 Энийг бол 다시 бид нар мөнхийн улсад очиод дахин 거듭나는 сураад би дахиж төрөөл дахин төрсөн хүний хувьд хичнээн мөнхийн улсад очиод хэлээд хэрэг байхгүй. Харин бид нар энэ ертөнцид амьдарч байх хугацаанд хэлэх хэрэгтэй. Би та нарт эрх мэдлийг өгсөн шүү дээ. Хүч чадлыг өгсөн шүү дээ. 언제 필요할까? Тэгэхээр гэрэл хизээ хэрэгтэй үлээ. Мэдээж харанхуй үед гэрэл хэрэгтэй шүү дээ. Тэр энэ нарны гэрэл бай. Тэр нарны гэрэл байсаар байхад чинь бидэнд гарч хийдэн барих уу, лааны гэрэл барих уу, ямар ч гэрэл хэрэг байхгүй шүү дээ. Яагаад нарны гэрэл байгаа учраас. Тэгэхээр бидний хувьд энэ харанхуй ертөнцид муу сүнс хаанчилж байгаа энэ үхлээр дүүрийн ертөнц, дутуу энэ ертөнцид бол хаанчлаа гэж хэлж байна. Тэгтэл тэрийг бол эдэлж чадахгүй байна. Тэгээд тэр дээр мөнхийн улсад очиод бид нар бол ариун үндэстэн бид нар гэрлийн хүүхдүүд тэгж хэлээд хэрэг байхгүй мөнхийн улсад бүх зүйл энд бүрэн төгсөйгдсөн учраас. Тэгээд бид нар бол тэнд бурхны гайхамшигтай ажлууд тэнд бол хэрэг байхгүй харин бид нар энэ ертөнцид амьдарч байхдаа сайн үзэж мэдэх хэрэгтэй. Харин сүүлд нь мөнхийн улсад очиод нэг удаа биш харин энд амьдарч байхдаа энэ ертөнцид амьдарч байхдаа бид нар хашгирах хэрэгтэй. Амен. Өөр зүйлүүдийг хайхаасаа өмнө, өөр зүйлүүдийг биеэр үзэж мэдхээс өмнө Бурхны эрх мэдэл дахин төрсөн нэгэн болохыг хүсэж байна. Дахиад дагаж хэлэхгүй юу? Би сүнсээр дахин төрсөн. Амен. Би сүнсээр дахин төрсөн итгэгчээ. Амен. Би сүнсээр дахин төрсөн итгэгчээ. Амен. Хамт залбирцгаая. Ингэрдэх бидний аваа таны алдар ариунаар дурсдгай. Таны хаанчлал ирдгвэ. Таны таал бол тэнгэрчгээ газарт бас биелдгвэ. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгөдөө уучлсны адил өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу датлахад бүү автуулаас, ёрийн муугаас гэтлгээж хаанчлал хүч чадал алдарсуу мөнхөд таних. Амен.